Монгол эр хүн та өөрийгөө босго. Өөрийгөө ял. Өнөөдөр та өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээ. Монгол ирчүүдтэй зориулан танилцуулж буй урмын ялгаа нэвтрүүлэг. Алхан бүрдчин урам өгнө. Гэр бүлийн радио 104.5 84.5 дэлгэн дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд өнөөдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-аас Монгол ирчүүдэд урамшуулн зоригжуулж тэднийг илүү өөдрөг, илүү хүсэл тэмүүлэлтэй, илүү амьдралынхаа үүрэг хариуцлагыг ухамсарлсан тийм байдлыг бүтээх бий болгох зорилготой урмын ялгаа нэвтрүүлгийн цоошинхийн дугаарыг танд хүргэхэд бэлэн болжээ. За урмын ялгаа нэвтрүүлгийг хамтран бүтээхээр гэр бүлийн радиогийн 2 дугаар эфирийн хойморт гэр бүл судлаач Баясгалан ах маань оролцож ирсэн байна. Танд өдрийн мэндийг хүргье. За хамтран хөтлж байгаа амраада дүүдэ мөн энэхүү нэвтрүүлгийг сонсож байгаа нийт сонсогчдоо энэхүү өдрийн мэндийг хүргье. Тэгээд үнэхээр бас гоё хэрэгтэй нэвтрүүлэг явуулж байгаа радиогийнхаа хамт олон амраа дүүдэ бас талархал бас илэрхийлье. Сая би наашаага алхаад ирэхдээ нэлээд жоохон урам зоригтой алхаж ирлээ. За. Тий, ер нь бол эр хүнд урамтай алхна гэдэг бол өстой хамгийн гоё мэдрэмж. Амьдралаас мэдэрч бол хамгийн чухал зүйл ч өөрөө тэр штэ. Гундуухаа явж байгаа зөндөө олон хүмүүс бас байна. Тим зорилгоор өнхөө нэвтрүүлгийг өнөөдөр хүргэж байгаа. Эр хүнийг таныг жоохон урамтай алхахад тэ дэм болгох зорилгоор урамшуул зоригжуулахын тулд энэхүү нэвтрүүлэг явагдаж байгаа гэж би ойлгож байгаа. За гэр бүлийн радио 104.5 урмын ялгаа нэвтрүүлгийг та гэр бүлийн радио 104.5 болон 84.5 гэсэн радио сувгаар хүлээн авч сонсох боломжтой бол гэр бүлийн радио 104.5-ын Facebook пэйж хуудас болон гэр бүл судлаачийн амарснаа гэсэн Facebook пэйж хуудсан дээр та лайваар үзэж байгаа. Өнөөдрийн урмын ялгаа нэвтрүүлгийн дугаарыг та цааш нь олон хүнд түгээгээд өгөөрэй. Олон хүнд бас хүргээд өгөөрэй. За мөн та бас оролцогч байгаарай. Өнөөдрийн нэвтрүүлгийг хамтран бүтээгээрэй. Өнөөдөр бит хоёрын хувьд халамжтай эр хүн гэсэн нэг чухал сэдвийн өрөөнд ярилцсанаа. Тэгээд ер нь бол эрчүүдийг бол халамж анхаарал муутай гэж олон байдлаар л ярьдаг штэ. Тэгэхээр ер нь бол халамжгүй эрчүүдийн жишээ түүх, халамжгүй эрчүүдийн нөхцөл байдлыг бит хоёр бол хамгийн сайн мэдж байгаа. Монгол эрчүүдэд тэгэрээ ингээрээ гэхээс илүүгээр эрчүүдийг халамжтай болгоход хүргэдэг хөшүүргүүдийг ярих болно. Урмын ялгаа нэвтрүүлгийн нэг гол өнцөг, гол одоо зүйл нь тактик нь арга барил нь юу вэ гэхээр шөмжлөхгүй, буруутгахгүй, зэмлэхгүй. Зүгээр л өөрийнхөө нөхрийн яг тэр халамжтай байдлыг нь та яг юу юунаас олж харж ирсэн бэ? Энэ зан чанар чинь надад ингээ халамжтай байдлыг мэдрүүлдэг шүү гэдэг зүйлүүдээ та бас өнөөдрийн дугаарт хамт байж мессежээр шууд утсан дээр бас холбогдоод ороод ирж болно. 9986 104 гэсэн эфирийн шууд утас таны өмнө нээлттэй байгаа. Тэгэхээр урмын ялгаа нэвтрүүлгийг та өнөөдрийн дугаарыг хамтран бүтээж халамжтай эрчүүдийг үржүүлэх, олшруулах энэ сайхан сэтлийг та бас өрдөж өгөөрэй гэж хэлэх байна. За тэгээд ер нь бол халамжтай эр хүн гэж яг ямар эр хүнийг хэлэх вэ? Энэ талаарх яриагаар хоёулаа сайхан өнөөдрийнхөө дугаарыг эхлэе л та. Та ер нь юу гэж бодож байна? За би чинь аль болох нэг амралтын өдрүүдээр гэр бүлдээ олон өөртөө цаг гаргахыг бас хичээдэг. Ялангуяа цэцэрлэг түрээлэн за сүүлийн үед ярмаг руу бас нэг дугуйж идэг болоод байгаа. Эрүүл мэндэд анхаарч байгаа цагууд дээр. За энэ зүйлийг би өөрийгөө ярих гэдэг байгаа зүйл биш. Жилээс жилд ингээд явж хахад надад нэг зүйл айгүй гоё харагдаж байгаа юм байна. Тэр нь юу вэ гэхээр хүүхдэд тэврээд явж байгаа аавууд. Тэрэгэн дээр нь хүүхдэд унтуулад, тэнд салхилаад, агаарлаад явж байгаа аавууд, ирчүүд улам илүү нэмэгдэж байгаа. Би бол үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Хажуугаар нь өөрөхдөө үнэхээр урамтайгаар үнэхээр яг алхдаг, тий? Урамтайгаар үнэхээр хардаг. Манай Монгол залуучууд, сүүлийн үеийн залуучууд юмд их хариуцлагатай, ухамсартай бас ханддаг болсон байна. Үүрэг хариуцлагуудаа нэлээд ойлгож бас мэдэрдэг болсон байна. Хүүхэд асрна гэдэг бол зөвхөн эмэгтэй хүний ажил биш, хоёр хүний хариуцлагын асуудал гэж бас хардаг болсон байна. Би өөрөө цэцэрлэгийн би ч одоо 40 гарсан гэсэн цэцэрлэгийн насны маматай аав штэ. Тэг ингээд цэцэрлэгт ингээд хүүхдээ өргөө явж хахад бас аавууд хүүхдээ цэцэрлэгт өгөө явж байгаа аавууд
надад бас үнэхээр гоё харагддаг. Үнэхээр бас эхнэрээ хүндэлж जैन те эхнэртэй боломж олгож जैन. Ажил хийж байгаа мэдээж ирчүүд чинь эдийн засгийн асуудлаа шийдэх гэдэг. Тэгсэн чинь үр хөвгтдээ анхаарад цэцэрлэгт нь өргөж өгөөд агаарлуулаад салхилуулаад явж байгаа аавууд бол үнэхээр супер шүү. Та нар шүү л гэж хэлмээр байгаа. Тэгээд халамжтай эр хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ гэдэг дээр хүн болгон л өөрийнхөө нөгөө хайрын хэлээр өөрийнхөө нөхрөөсөө хүсдэг зүйлээр л илэрхийлэх бах тий. Тэгээд халамжтай эр хүн гэдэг бол магадгүй одоо тийм төгс хүнийг бол хэлэхгүй. Зүгээр л эхнэрээ сонсдог, ойлгодог, хамт байдаг, ярилцдаг, ямар нэгэн зүйл тайван хандж чаддаг. Эмэгтэй хүний сэтгэлийн тэр олон өнгө аясыг мэдэрч, ойлгож дэрэгдэн байж чаддаг. Тим хүнийг л ерөөхдөө халамжтай хүн гэж хэлэх лөө. Мэдээж нөгөө халамж гэдэг чинь бие махбодын хувьд авах хэлбэр нэг өөр, сэтгэл зүйн хувьд авах хэлбэр нэг өөр. За тэгэл харилцан хандлагын хувьд авах хэлбэр нэг өөр. Зан чанарын хувьд үзүүлж байгаа нөлөөлөл нэг өөр гэл олон байгаа шүү дээ. За магадгүй одоо зарим тохиолдолд нөгөө юу байж болно? Бэлэг сэлтээ сөхсүүлээл те юмнууд байж болно. Тэгэхээр олон зүйлийг хийдэг ийм ур чадвар л эрэгтэй хүнд өөрөө чухал байна л да. Эмэгтэй хүн чинь эрэгтэй хүнийг бодвол хэрэгцээний хувьд хэд дахин одоо илүү. Одоо эрэгтэй хүнд бол нүүрний гоо сайхан ингэсэг гэдэг юм байх. За бараг л байхгүй. За зарим үед бол нэг нарны дос мос нэг зарим имийг бол нөгөө эхнэрийнхээ шахалтаар гэд хэлэхээр арай онцгүй юм те. Эхнэрийнхээ одоо зөвлөмжийн дагуу нарны дос төрхдөг тийм тохиолдлууд мэдээж одоо сүүлийн үед гарч ирэл байгаа. За биднэрт анхаарч байгаа хэлбэр. Тий, анхаарч байгаа хэлбэр. Биднэрт бас зөрүүлээд анхаарал хандуулж байгаа хэлбэр тий. Тэгэхээр олон юмыг ирчүүд ингээд зэрэг хийж иж халамжтай гэдэг категорид одоо орох гээд байна л да эмэгтэйчүүдийн бодлоор мэдрэмжээр. Гэтэл ирчүүд бид нар чинь ерөөсө халамжтай байна гэдгээ юугаар ойлгох гээд байдгүй харах гээд байдгүй гэдэг дээр судлаач хүний зүгээс нэг зүйлийг харахад зүгээр л нэг мөнгө олоод ирчүүл би гэр бүлтэй одоо бүхнийг өгч чинь доо. Энэ бол одоо миний зориулж байгаа бүх зүйлтэй гэдэг байдлаар л зарим тохиолдолд харах гээд байна л та тий. Энэ талаар та юу гэж бодож байна? Тий. Ер нь бол яг Монгол улс ч өөрөө Азийн төвд цээжин дээр орж байна. Тэгээ дээрэс нь уламжлалт сэтгэлгээ онцлог ялгаанууд байна л да. Тэгээ дээрэс нь эцгийн эрэхт ёс уламжлал соёл ер нь жоохон суусан, шингэсэн ийм л улс өнөөдөр бас байгаад байгаа. Ер нь бол уламжлалт талаар харах юм бол эр хүн гадаад ажлыг, эм хүн дотор ажлыг гэдэг ойлголтоор ерөөдөө явж ирсэн. Тэгээ тэр ойлголт ч өөрөө эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн сэтгэлгээнд өнөөдөр нөлөөлж штэ. Эрэгтэй хүн бол гадуур ажлаа амжуулах хэрэгтэй юм байна. Тэ? Гадаад ажлаа амжуулах хэрэгтэй юм байна. Адуу маландаа явах хэрэгтэй юм байна. Мал сүргээ өсгөх хэрэгтэй юм байна. Тэжээлэр хангах хэрэгтэй юм байна гэдэг ойлголт байсан. Харин эмэгтэй хүн сүү сайлаа боловсруулах те цагаан эдэ хийх гэрийн дотоод ажлаа зохицуулах үүрэгтэй гэж ерөөдөө ойлголт байсан. Гэтэл тэр үе чинь одоо энэ үе чинь өөрөө нийгэм өөр шүү дээ. Одоо бид нар чинь хотшил нийгэмшил өнөөдөр яваад байна. Бидний үүрэг хариуцлага чинь өнөөдөр гадуур ажил нь бага шүү дээ. Адуу мал те хариулах одоо үед өсгөх гэдэг зүйл биш байхгүй болж байна. Тэгэхээр энэ ойлголтоос хэдүүлээ нэг жоохон салаад тий гэр хүн ч гэсэн бас нэг дотоод гэр бүлийнхаа ажилд оролцдог, дэмэндэг, тусалдаг өнөөдөр байх нь өөрөө хамгийн чухал асуудал болчихж байгаа. Тэгээ энэ нэвтрүүлгийн ихэнд би ярьжсэн тийм залуучуудыг хараад би их бахархдаг гэж. Хүүхдээ тэврээ явж байгаа, салхилуулаа явж байгаа, хүүхдээ цэцэрлэгт өгөө явж байгаа. Тэрний цаана ямар аж аргалтай эмэгтэй байгаа гэж бодож байна амраа. Нэг сайхан өөртөө цаг гаргаж байгаа, өөртөө цаг гаргаж байгаа тий. Унтаад тэр бол супер халамж гэж би харж байна. Ер нь бол эмэгтэй хүн хүүхэд асаргаан дээр бүтэн нойртой хонох боломж байдгүй л дээ. Доороо ичүн хураалахын тулд, мөмлөхийн тулд 2-3 удаас ирж чинь бүтэн нойртой амрахгүй байна. Эмэгтэйчүүдийг ааштай гэж ярихаас илүү ирчүүд бид өөрсдөө ч нойргүй унах юм бол зам байдлын докторгүй байдалд орно шүү дээ. Нойр өөрөө хүнд хамгийн чухал асуудал байхгүй. Тэгэхээр ядаж л нэг жоохон нойр аваад нөхрөө нэг агаар хүүхдээ нэг одоо үгүй агаар салхинд гаргаж байгаа үед нэг сайхан өөртөө цаг гаргана гэдэг бол тэр эмэгтэй өстө супер жаргаж байгаа хэлбэр байхаа гэж би хардсан шүү дээ. Тийм шүү тий. Тий, супер жаргаж байгаа хэлбэр байхаа гэж би хардаг.
Тэгэхээр тим ирчүүд надад үнэхээр гоё харагдчихна. Мэдрэмжтэй байна. Үнэхээр их нэртэй өөртөө гаргах цагуудын боломжийг олгож байна те. Энэ бол халамжийн бараг дээд хэлбэр илэрлэж бас байж магадгүй. Үзүүлж байгаа. Тийм шүү тий. Хин хинийхээ түшиг тулгуур болж хин хиндээ олон талт байдлаар сайхан зүйлийг сэтгэл ханамжийг мэдрүүлж ингэж амьдрна гэдэг хосын харилцааны хамгийн чухал одоо үнцэнтэй хийнээсээ зөв мэдрэмжийг авдаг хамгийн гоё хэсэг нь л дээ. За гэтэл нөгөө халамж анхаарал дутна гэдэг чинь өөрөө хосын амьдралд, гэр бүлийн амьдралд ямар хэцүү байдаг вэ гэдгийг олон судалгаанууд бол хэлж байгаа. Нэг ялангуяа одоо Монгол гэр бүлийн харилцааны хэв шинж өөрчлөлт гэдэг судалгаанаас ингээд харахад анхаарал халамж дутснаас болоод салж байгаа нөхцөл байдал шалтгаан энэ ч өөрөө дийлэнх хувийг эзэлж байгаа. Топ шалтгаануудын нэг болж байгаа. Топ шалтгаануудын нэг болж байгаа. Тэгэхээр нөгөө нэг энэ байдлыг энэ бол зүгээр л ингээл байж л байдаг зүйлийн халамжлахгүй байсан ч яах вэ? Анхаарал хандуулахгүй байсан ч яах вэ гэдэг хандлагаар ерөөсө хандаж болохгүй. Таны харилцаанд таны одоо үүрэг болж орсон таны үзүүлэх ёстой чухал нөлөө бол хандаа одоо зүрх сэтгэлийн хувьд одоо халуун тутан мэдрэмжийг үлдээн, халуун тутан мэдрэмжтэй байлгана. Би үнэхээр нөхрөөрөө бахархдаг. Энэ бол миний одоо хамгийн чухал одоо зүйл гэдэг байдлаар ханаа хардаг, халамж анхааралт нь одоо умбатаг. Тийм нөхцөл байдал бол хосуудын хин хинийх нь хувьд хамгийн чухал болчиход байна шүү дээ, тийм. Тэгээ нэг талдаа яаж халамжлахаа мэдэхгүй байж болно, тийм. Зарим хүмүүсийн хувьд халамж гэдгийг сайн ойлгохгүй, яаж халамжлахаа мэдэхгүй байж болно. Тэгвэл энэ талтай холбоотой хоёулаа урамшуулах зүйлүүдийг бас өрдөж өгье те. Урмын ялгаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг үзэж байгаа лайв стрим дээр байгаа үзэгчд маань бас өнөөдрийн дугаарын доор коммент хэсэгт нь эр нөхрөө урамшуулсан, халамжтай байдлыг нь магтсан, сайшаасан тэдгээр өгсүүдээ бас харамгүй сайхан хэлээрэй. Мөн 9986 104 5 гэсэн эфирийн шууд утас болон мессежний дугаар дээр шуудаар холбогдож орж ирээд яг энэ халамжтай эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Таны нөхөр ер нь хэрэг халамжтай вэ? Та өөрөө хэрэг халамжтай вэ? Энэ талтай холбоотой зүйлүүдийг бас ярилцаж болно шүү. Өнөөдрийн нэвтрүүлгийг гэр бүлийн радиогийн сэтгүүлч гэр бүл судлаач Амарсанаа Хормын ордны хормын хөтлөгч хүүхэд гэр бүл хүүхэд гэр бүл залуучуудын хөгжил төвчлийн төв төрийн бас байгууллагын тэргүүн гэр бүл судлаач Баясгалан хоёр урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг халамжтай эр хүн гэсэн сэдвээр бүтээж байгаа гэдгийг дуулгая. Тэгээд та бас хамтран оролцоотой байгаарай. Эрчүүдийг буруутгахаас илүү магтъя гэдэг зүйлүүдийг урмын алхаа нэвтрүүлэг голчлон явж байгаа шүү. За тэгээд халамжлах учраа олохгүй байгаа эрчүүдэд хоёлаа шипинүүдийг өгье л да тийм. Эмэгтэй хүний хувьд халамж анхаарал гэдэг зүйлийг нэг тийм том зүйлээр тусгаж хүлээж авдаг юм л да. Актер үнэтэй бэлэг өгөөл, тэг iPhone 17 авч өгөөл, одоо юу гэдэг нь гоё байшинд амьдруулаад эд материал гэхээс илүү сэтгэл зүйн хэрэгцээнүүдийг нь анхаардаг энэ харилцааг илүү чухалчилдаг эмэгтэйчүүд байд. Мэдрэмжтэй байдлыг их чухалчилдаг. Сэтгэл зүйн хувьд докторгүй байх үед эхнэрээ сонсох, анхаарах энэ зүйлийг халамж гэж хардаг. Тусламж хэрэгтэй байгаа үед нь санаачлахтай, оролцоотой тий байхыг өнөөдөр халамж гэж хардаг. Жижиг зүйлүүдээр өнөөдөр эмэгтэйчүүд анхаарал халамж гэдэг зүйлийг өнөөдөр мэдэрдэг. Миний бага охин эхнэр хоёр эмнэлэг төвтчихэд байгаа юм. Тэгээд эмнэлгээс захианууд ингээл загчин, аавууд бид нар чи ингээл гүйдэн штт. Тэгээд уржиг дээр үлээ би очихдаа ингээд нөгөө бит хоёр чи нөгөө чандаг кофе их уудаг. Тэ нөгөө чандаг кофе уух боломж байхгүй эмнэлэгт. Тэгэхээр нөгөө дэлгүүрүүдээр байдаг нэг чандаг кофег орлдог тийм бас нэг чанартай кофе байхаар нь эхнэр хэлээг үлтэй надад кофе яваад ирээч гээд. Тэгээ нөгөө хэрэгцээ хоол ундын зөөж очоо тэн дотор кофе бас надтай адилхан л мэдрэмж мэдчихэж байгаа кофе юмар санагдаж байгаа шүү дээ. Тэгээ уух боломжгүй болцсон. Тэгээ тэр кофег оруулаад гэсэн чи вау ямар гоё юм гэж л харж байгаа байхгүй кофенд те. Ямар гоё мэдрэмжтэй байна те гэж л харж байгаа байхгүй. Баярлж гин гэсэн. Тэгэхээр баярлж байгаа үйлдэлүүд өөрөө эмэгтэйнийг баярлуулж байгаа үйлдэлүүд өөрөө нэг талаараа халамж яваад байгаа байхгүй. Халамж байгаад. Ийм жижиг зүйлүүдээс халамж анхаарал гэдэг зүйлийг л өнөөдөр
мэдрээд байгаа эмэгтэйчүүд. Тэгэхээр халамж анхаарал гэхээр том юм битгий бодоо. Түрүүний хэлсэнчлэн оролцоотой байх, мэдрэмжтэй байх, сонсох, ойлгох гэдэг зүйлүүдийг илүү их хандаа сайхан хийж өгөө. Энэ бол өөр их чухал байна. Эр хүнээс эхнэртэй мэдрэгдэх ёстой хамгийн чухал зүйл бол энэ халамж гэдэг зүйл бол яхахгүй мó. Тэгэхээр энэ халамж гэдэг зүйл чинь өөрөө мөнгөтэй байгаад эрдэм мэдлэгтэй байгаад хийгчдэг зүйл биш ээ. Энэ халамжтай байдал гэдэг бол зүгээр л цэвэр мэдрэмжийн асуудал, сэтгэл зүйн асуудал. Сэтгэл сайхан одоо сэтгэлтэй гэдгийг илтгэж байгаа. Одоо ч гэсэн чамдаа яг анхных шиг байгаа шүү гэдгээ илэрхийлж байгаа. Энэ мэдрэмжийн асуудал бол өөрөө яхахгүй энэ халамж гэдэг зүйлээр илэрхийлж нөгөөнийхөө сэтгэлд тэр шууд очиод нүүрэн дээр нь инээмсэглэл болж буудаг. Баярлалаа гэж хэлэхэд хүрэгдэг. Энэ чухал зүйлийг бол энэ халамж гэдэг зүйл үзүүлдэг. Тэгээд магадгүй би мөнгөтэй олцоод гэр бүлийн халамжлан, гэр бүлтэйгээ халуундуулан уур амьсгалтай магадгүй гадагшаа тутагшаа аялна гэж бодож байгаа бол энэ бол биш ээ. Халамж анхаарал, гэр бүлтэй гаргаж байгаа цаг гэдэг зүйл бол зүгээр л байрныхан гадаа сааданд хамтдаа ярилцаад суух. Эсвэл нэг сайхан алхах боломжтой газраар эхнэрээ дагуулаа хөтөлцөөд алхах. Үнэхээр боломжгүй ч гэсэн инновашнээс юм уу ямар нэгэн одоо IPTV-гээс кино түрээслээд хоёулаа хамтдаа үзээд тэр киноноос кайф авах, тэр киноны тухай ярилцах. Магадгүй сүүлийн үед вайрал болж байгаа олон талт зүйлүүдийг, бичлэгүүдийг хамтдаа дуурайж хийх. Эсвэл хамтдаа сайхан гэр бүлээрээ хоол хийх. Нэг удаа эхнэртэй одоо бүр зориулаад хоол хийгээд өгнө гэдэг чинь л гой зүйл байдаг шүү дээ бүсгүүчүүдийн хувьд тийм. 7 хоног 24 цаг өдөрт 3 удаа хоол хийн, 3 удаа хоол хийсний артал 3 удаа тавг угаана гэдэг чинь өөрөө тийм амархан ажил биш ээ. Тэ? Тэгэхээр энэ бүхэнд нь туслаад ядаж нэг удаа сайхан хоол хийгээд өгнө гэдэг чинь л эхнэрүүдийн хувьд баярлалаа гэж хэлэхээр том зүйл байхгүй тий. Нөгөө оролцоо л гэж хэлээд. Тий, оролцоо тий. Тэгэхээр энэ бүхнийг бий болгоно гэдэг чинь өөрөө цэвэр сэтгэл байдаг юм аа. Энэ чинь одоо мөнгөтөөдөө хийчдэг, мэдлэгтэй боловсролтойдоо одоо хийчдэг зүйл биш. Цэвэр л одоо гэр бүлдээ гаргаж байгаа сэтгэл санааны асуудал шүү. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг нэг сайн тунгааж үзээрэй гэж хэлэх байна тий. Эрэгтэйчүүдийг мэдрэмжгүй гэж яриад байдаг. Эрэгтэйчүүдэд мэдрэмж байгаа. Гэхдээ эрчүүд бидэрт нэг алдаа байгаа нь тийм өмчлөх өөрийн болгосны дараа сэтгэл ханах нэг ийм сул тал эрчүүд бидэнд байдیں۔ Мэдрэмжгүй бол анханасаа гэр бүлийн харилцаа үүсэхдээ тэр гоё үйлдэлүүдийг эрэгтэйчүүд хийхгүй шүү дээ. Анханасаа л мэдрэмжгүй бол. Үнэхээр эр хүн мэдрэмжгүй бол анхандаа тэр ихнэр өөрийн болохын тулд гоё сэтгэдэг үйлддэг үйлдэлүүд хийхгүй шүү дээ. Тэгэхдээ тийм үйлдэлүүд байна гэдэг чинь эрэгтэй хүнд мэдрэмж байна гэсэн үг. Харин эрэгтэй хүний нэг сул тал алдаа нь өөрөө юу байдаг вэ гэхээр жохон мэдрэмжээ бууруулдаг. Нэг үгээр хэлбэл өмчлөх, тэгээд дараа нь хажууд нь байгаад нэг гэрт орсны дараа сэтгэл ханах гэдэг нэг ийм сул тал алдаанууд байдаг. Тэгэхээр эрэгтэйчүүдээ бас өргөж хэлэхэд бол гэр бүлийн харилцаа гэдэг бол нэг удаа оролдоод, хоёр удаа оролдоод өөрийн болгоод орхидог харилцаа ерөөсөө биш. Өдөр тутам тордох, арчлах, харилцах, ярилцах, хамт байх, сэтгэл зүгээ шеэрлэх, хуваалцах ийм харилцаа байдаг шүү. Одоо юу гэдэг нэг ямар нэгэн бараа худалдаж аваад бид нар чинь нэг хүсэж байгаад одоо жишээ нь амраа өвтөж өөрөө сагсан бөмбөгт их дуртай. Пүүзэнд би өөрөө их дуртай хүн. Ийм пүүзийг авандаа гэж бодож жагаад авангуудаа нэг хэд өмсөөл нэг сэтгэл хандаг эд материал тий. Эд материал ч өөрөө тийм шүү дээ. Тэгтэл гэр бүлийн харилцаа тийм байхыг шаарддаг. Эсэргээр. Үргэлж дандаа тортохыг шаарддаг. Үргэлж тэрэндээ анхаарахыг шаарддаг. Эд материал аваад хандаг тийм харилцаа ерөөсөө биш харилцаа. Үргэлж дандаа цэцгэлж яах, усалж яах. Одоо монголчууд бид нар сайн мэднэ шүү дээ. Цэцгийг услах, арчлах тусам л улам илүү ургаад байдаг гэж тий. Хайр гэдэг халамж анхаарал гэдэг бол ургамалтай ерөөсөө л адилхан зүйл байна. Үргэлж дандаа тортлогоо, үргэлж дандаа арчилгаа, тэр хөрсийг хүчил төрөгчөөр хангах, сэрэгжүүлэх тий. Өдөр тутмын процессын асуудал байдэн шүү гэдэг тэр зүйлийг хэлэх гээд. Ерөөсөө эд материал бараа биш. Тэгээд халамж анхаарлыг өрддөг бас нэг чухал зүйл нь үг тий. Үргэлж чанаас одоо сайхан үг сонсно гэдэг чинь өөрөө гоё шүү дээ. Чим
хөөрхөн шүү. Чимэнд орчаа юу да. Чамд энэ хувцас гой зөгч шүү. Чим энийг үнэхээр сайн хийх юм аа. Ийм юм хийж байгаад баярлалаа гэдэг эдгээр үгсийг харилцаанда байнга хэрэглэхийг хэрэглээд үзээрэй. Хэрэглэхийг тань зөвлөж гинөө. Тэгээд ийм үг чинь өөрөө хүнийг их гоё болгодог. Үү нэрээ би тэгц юм уу? Энэ хувцас чинь нэрээ томтцсон байх чинь турцсан юм уу? Өө нэрээ энэ хоёр чи ямар гоё зөгцөж вэ? Оо энийг нэрээ ийм гоё би хийдэг штэ тий. Энд чинь л өөрөө нөгөөнийхээ сэтгэлд урмыг өгдөг, халуун дулаан мэдрэмжийг төрүүлдэг. Тэр үгээр хандаг, цаддаг. Тэгээд нэг талдаа муухай үг хэлснээс илүү муухай үгийг зүгээр л өөрийнхөө дотор байлгаж хагаад устгаад алга болгоод харин тэр сайхан үгийг хизээч битгий хармал, сайхан үгэнд хизээч битгий харам бай. Сайхан үгийг бүр сайхан бэлдэж хагаад ингээд ханаа баярлуулах үүднээс, ханаа урамшуулах үүднээс хэлж сурах нь өөрөө чухал юм уу да тий? Тийм чухал. Үг бол харилцааны хамгийн одоо гол зэвсэг штэ. Тийм зэвсэг. Одоо нэг талаараа энэ нэвтрүүлэг чинь гоё мессеж өгөх гэж байгаа юм л да. Гэхдээ буруу зорилгоор бити бас хэрэгжүүлээсэ гэж хүсэж байгаа. Яг нөгөө чамаа ингээ ярингууд нөгөө хошин шиг санагдаж байна л да. Миний ихнэр чинь турцсан юм уу да. Ямар гоё ярагдж байгаа. Би амар тэнийг авт ингэж өрөөсөө анзаардаг ш. Харин гарлаа шүү. Гараа гэдэг. Өөртөө ашигтай хэлбрээр тэгж нөгөө урамшуулах, зоригжуулах биш. Тэрний тухай яриаг бол тэр хүнийхээ сэтгэл зүг өргөж өгөх, дэмжих зүйлийн тухай ярьж байгаа. Тэгэхээр амраагийн ярьж байгаа ерөөхдөө яг зөв эмэгтэй хүний сэтгэл зүйн гол хэрэгцээний нэг мэдрэмжийн нэг бол энэ сонсголын мэдрэмж өөрөө өндөртэй юм хүмүүс сонсголоороо дамжиж үгээр дамжиж их урам зориг ийм авдаг хүмүүс. Тэгэхээр сэтгэл зүйн хэрэгцээг нь хангах нь гэдэг бол бас анхаарал халамж тавьж байгаа хамгийн нэг том хэлбэр байгаа юм л да. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн чинь өөрөө хамгийн гол анхаардаг зүйл чинь өөрөө юу гэхээр гаднах дүрх тий бусдад харагдж байгаа байдал дээр маш их ач холбогдол өгдөг. Та анзаараад үзэх юм бол эмэгтэйчүүдийн хоорондоо ярьж байгаа гол сэдвүүд юу гэхээр хэдий хэлтэй байна, хүүхд гараад хэд хүрсэн, турж гэнэ үү, таргалсан уу тий дандаа ийм яриа ярьдаг. Энэ нь өөрөө эмэгтэй хүний нандин өөрөө чухал анхаардаг зүйл нь бас байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр магадгүй эхнэрээ гоё харагдж байгаа үед нь гоё харагдчихээн, сайхан харагдчихээн тий гэдэг үгийг хэлэх нь өөрөө бас анхаарал халамж байгаад байгаа. Яг чам ингэ ярьсан чинь надад бас нэг зүйл санаанд орчлоо. Би нөгөө Хинтийн аймагт соёлын тэргүүний ажилд нөгөө хилждэгий гэлээд шүү дээ. Цаа чи би машинтай хамтарсан лекц зохион байгуулад би машинд явахгүй чамтай явчих. Тэгээ бид хоёр хамт машинд явахгүй хоёулахнаа. Тэгэл эхнэр сонир мэдрэмж авч явах шүү. Нард үлдчихэж байгаа тий. Нэг од эмхтэйтэй. Ингээл хоёулаа хамт нэг машинд ингээ явж байна. Тэгэл надаас юу асууж байна гэхээр эмхтэй дэги гоё эмхтэй байна уу гэл. Гоё эмхтэй байна. Арьс нь гоё юм уу гэж байна. Мэдхгүй гоё л ах. Гэхдээ мэдгүй чамаас мэдэрдэг мэдрэмжийг дээгөө өгөх чадахгүй тий. Чи бол надад бас цор ганц. Миний хамгийн таашаад гоё мэдрэхийг хүсдэг эмэгтэй бол чи гэл хилэнгүүт цаанаас нь ингээл тайвшрал сам мэдэгдэж байгаа байхгүй ингээл хоолоо ингээл тий өөр болоо айгүй гоё мэдэгдэж байгаа. Тэгэхээр эмэгтэй хүн бусдаас илүү одоо юу гэдэг эр нөхөртөө таалагдах гоё байх тэр зүйлийг мэдрэх ийм хэрэгцээнүүд бас байгаад байдаг. Тийм шүү тий. Тэгэхээр болж өгвөл урмын сайхан үгээр хин хинээга бити дутаагаарэ. Үг бол өөрөө урам зоригийг бадраадаг, өрдөөдөг чухал зүйл нь шүү. За нөгөө талаар халамж анхаарлыг мэдрүүлдэг хамгийн чухал зүйл бол яалч нэг зан чанар юм болов тий. Зан чанар гэдэг бол өөрөө хүний амьдралд ингээд өөрчилж болдог, хэлбэржүүлж болдог, засаж болдог, сайжруулж болдог. Хүний өөрийнх нь удирдлагын доор байдаг. Яаж л бол яаж удирдах боломжтой хамгийн гол зүйлүүдийн нэг нь шүү дээ. Тэгэхээр би угаасаа ийм зантай гэдэг кодоор өөрийгөө бити кодлоо. Би угаасаа ийм гэдэг байдлаар өөрийгөө бити хэмжээ. Өөртөө та халамжтай байдлыг төлөвшүүлээ. Халамжтай зан чанарыг суулгая гэвэл та суулгаж чаднаа. Тэгээд зан чанар гэдэг бол хүний хувь тавилан бүтээдэг хамгийн гол зүйл нэ гэж хүмүүс ярьдаг мөртлөө өөрийнхөө сул зан чанарыг засахад одоо анхаарал хандуулдаггүй. Халамжтай зан чанарыг одоо мэдрүүлдэг хамгийн чухал зүйл бол тэр хүнийг ойлгох, тэр хүний зан чанарыг яг ямар байгаа вэ гэдгийг өөртөө нөгөө мэдэрч ойлгоно гэдэг чинь өөрөө чухал байдаг шин. Тэгээд эрчүүдийн хувьд хийдэг одоо гаргадаг хамгийн том алдаануудын нэг нь эхнэр нь ямар нэг юм хилэнгүүт
энэ надаас зөвлөгөө авах гэж байгаа юм байна. Эхнэр надаас зөвлөгөө авах гэж байгаа юм байна гэд шууд өөдөөс нь зөвлөөд яриад эхэлдэг. Энэ нөхцөл байдал чи эргээд энэ хүн намайг ойлгохгүй мэн. Эхнэрүүд бол ерөнхийдөө нөгөө ярих хэрэгцээний дагуу нөхрөөсөө зөвлөгөө авах гэж биш. Нөхөртөө зүгээр өөрийнхөө доторхыг уудлах гэж, тайвшрах гэж, дотор байгаа зүйлүүдээ замбраагүй энэ тэндээс нь ч гэсэн хамаагүй тоочж ярих гэж л сэтгэлээ хуваалцдаг шүү дээ. За гэтэл энэ нөхцөл байдал донд эрчүүдийн хувьд мэдэрдэггүй нэг зүйл нь юу вэ гэхээр зөвлөгөө авах гэж байгаа юм. Чи тэгвэл тэр нь тэгж хандахгүйсэн. Ингэхгүйсэн. Чи ингэ хийчихгүйсэн гэдэг байдлаар зүрэг харилцааг зөвлөөд ийм харилцааг үүсгэснээр эргээд нөгөө нэг манай нөхөр намайг ойлгодоггүй гэдэг энэ байдал сэтлүүд үүсдэг. Тэгэхээр хамгийн гол зүйл нь нөгөө нэг сонсох чадварыг өөртөө төлөвшүүлэх, хүлээцтэй дэвчээртэй байх зан чанарыг өөртөө суулгах энэ бүхэн ч нөр их чухал юм болов. Та энэ тал дээр нэмж хэлэх зүйл нь юу вэ? Тэ, эмэгтэй хүний чинь үндсэн гол хэрэгцээ бол өөрийгөө илэрхийлэх, ярих хэрэгцээ байна л да. Эмэгтэй хүний гол онцлог бол ярьж иж, дотор байгаа юмыг гаргаж иж өнөдөр тайвширдаг. Тэгэхээр би юу гэж хэлдэг вэ гэхээр эмэгтэй хүнийг бас ярих хэрэгцээг нь хангана гэдэг бол эрэгтэйчүүд бидний хамгийн сурах ёстой, хамгийн их дэвчих ёстой. Эрэгтэйчүүд бидэрт хэцүүлдэг тэр олон үгнүүдийг те тойроо иймх замбраагүй энэ тэндээс ярьж байгаа үгнүүдийг ингэж сонсож хүлээж аавна гэдэг бол жоохон дэвчээр шаардсан хэцүү алтмуудын нэг. Гэхдээ нөгөө талаараа таны хамгийн хайртай дотны хүн чинь танд сэтгэлээ удлахж шүү дээ. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр маш их дэвчээртэй хүлээцтэй хандгал хэрэгтэй. Ер нь бол яагаад анх хосууд харилцаа үүсдэг вэ гэхээр найзуудын харилцаа байдаг. Би тэнд гомдол энэ гомдол юм тийм үү чамд үнэхээр хэцүү байсан уу гэл анхны харилцаанууд дандаа тийм дотн найзын харилцаануудаар суулгах тий харилцаа дандаа үүссэн байдаг байхгүй юу. Тийм үү би чамайг ойлгож ш дэмжиж ш чамд хэцүү байна уу би яваад очих уу би чамайг жоохон сонсъё тий чиний сэтгэлийг жоохон хуваалцъя гэл бид нар ийм харилцаан дээр гэр бүлийн харилцаа хайр сэтгэл суурилдаг байхгүй. Гэтэл нэг гэрт ороод ирэглэнгүүтээ хэтэрхий ихнэр нөхрийн дүрд орж тоглож эхэлдэг. Би нөхөр би ихнэр орхийн тэргүү тэргүү. Харин нөгөө гол чанар холбочилсан нөгөө хайр сэтгэлээс гадна найс нөхөд гэдэг энэ харилцаа байхгүй болж эхэлдэг. Эндээс л гэр бүлийн баланс алдагдаж зөрчлүүдийн суурь өнөдөр тавигддаг гэж үздэг байхгүй. Тэгэхээр тэр найзын чанарын харилцаагаа хосууд маань хизээч бити мартаарай. Тэ найзын бити мартаарай. Ингээл шүн ингээл ойлгоход би яваад очих уу гэж бид нар ч одоо шүн чамаагүй гүүгээл очино үсттэй. Тэгтэл одоо яаж ин та хоёрын харилцаа? Би юм ярих хэрэгцээ байна. Надад үнэхээр хэцүү байна уу? За дараа нь сонсоо. Би ажилтаа ядарч байна. Сонсмааргүй байна. Гэтэл анхны харилцаанууд дээр та яадаг байсан бэ? Шүн чамаагүй дахиад гүүгээд очиж шүү дээ. Тэр чинь найзын харилцаа. Найзын харилцаа чи юун дээр оршин тогтнодог вэ гэхээр ярих зөвлөх биш. Сонсох, ойлгох, мэдрэх, хүлээмжшүүрх харилцаанд чинь өөрөө найзуудын харилцаа. Дээрээс нь дэмждэг. Өөрхөн тал зогсдог. Яасан мó тэнийг юм бэ? Чамайг тэгж гомдоосон юм уу тэр миний найзыг тэгээд гэл тэ. Өөрхөн талд орж зогсож чаддаг. Тэр харилцааг найзын харилцаа гэж хэлээд байгаа шүү. Тэгэхээр энэ харилцаагаа бити мартаарай. Энэ бол хосуудын ихний гэр бүл тэнцвэртэй байх, доктортой байхын хамгийн нэг том шалтгаан бол энэ найз нөхөрлийн харилцаа байх ёстой шүү. Тэгээ найз гэдэг маань зүгээр нь ихний нөхөр биш найз бай гэж байгаа юм биш зүгээр цаа тэр харилцааны агуулгыг би ярьж сонсох, мэдрэгтэй ойлгох ямар ч нөхцөл нэгнийхээ тал зогсож чаддаг тэр харилцааны тухай яриад. За сонсогч танд үзэгч танд гэр бүлийн радио 104.5-аас Монгол эрчүүдэд зориулан хүргэж байгаа урмын алхаа нэвтрүүлгийн цоошинхэн дугаар хүрч байна. Өнөөдөр бол халамжтай эр хүн гэсэн сэдвийн өрөөнд ярилцж байна. Тэгэхээр таны эргэн тойронд байдаг эрчүүд тэр дундаа яг халамжтай нөхрүүдийг онцлон та өнөөдрийн дугаарыг хамтран бүтээгээрэй. Өнөөдрийн нэвтрүүлгийн явж байгаа лайв стримийн доор та коммент хэсэгт нөхрөө меншн хийгээд тэр халамжтай байдлуудыг нь дурдаад нөхөртөө сайхан урам өгөх боломж байгаа. Хүн урмаар дутдаг. Урмаар дутснаас үүдэлтэйгээр улам цаашаа явах хүсэл сонирхолгүй болдог. Альва зүйлийг итвэх санаачлахтайгаар хийх их хүсэл нь бүхдэг, буурдаг. Тэгэхээр болж өгвөл урмын алхаа нэвтрүүлэг Монгол эрчүүдийг болохгүй байна, тийм байна, ийм байна гэж шүүмжлэхээс илүүгээр магтах, урамшуулах гэдэг энэ хэлбэрээр
нэвтрүүлгийнхаа гол одоо зангилааг болгож явд юм шүү. Тэгээд магтаал урамшуул гэдэг бол эр хүний сэтгэлийн хоолой. Тэгэхээр сэтгэлийн хоолойг нөгөөд илүү одоо эрч хүчтэй Монгол эрчүүдийг бий болгоцгоё. Тэгээ өнөөдрийн ярьж байгаа халамжтай эр хүн гэсэн сэдвийн хүрээнд та бас өөрийнхөө нөхөрт хэлэх тэдгээр үгсүүдийг дайж болно. За мөн чимээгүй хүн одоо халамжтай эр хүний тоонд эрчүүд чинь нэг тийм альва зүйлийг хийхдээ би ингээл бэ тэгдэг ингэдэг гэж ярьдаггүй шүү дээ, тий? Чимээгүй бааtruуд гэж хэлчих болохоор их нэртэй халамж анхаарлыг сайн өгдөг, ар гэртээ сайн аавын ханы үүргийг гүйцэтгэдэг тийм эрчүүд маань бас яг одоо эфирийн шууд утсан дээр шуудаар холбогдоод ороод ирээрээ 9986 104 5 гэсэн дугаар байгаа. Энэ дугаар дээр холбогдож орж ирээд яг өнөөдрийн нэвтрүүлэгтэй холбоотой халамжтай эр хүн гэдэг ийм хүнийг хэлдэм а би ийм байдгийм а гэсэн тэр эндэр болох эндэр таны өмнө нээлттэй байгаа 9986 104 5 гэсэн утас. Тэгэхээр энэ эндэр болох утсан дээр холбогдож орж ирээд өөрийнхөө үзэл бодлыг амьдралдаа хэрэгжүүлдэг зүйлүүдийг бас хэлээрээ. Тэгээд нэг тийм тогтсон маягийн хөвссөн маягийн нэг ойлголт бас байгаад байдаг Монгол эрчүүдийн дунд. Юу вэ гэхээр би угаасаа л ийм ир хүн. Тийм нялуун халуун дулаан үг хэлж чаддаггүй. Угаасаа л би ингэж хэлж чаддаггүй. Анхнаасаа л би ийм байсан. Тэгээ ийм чигээрээ дуусах бах. Тэгээд одоо зарим тохиолдолд нэг асуудал хэрүүл маргаан зөрчил үүсгэхэд яадаг вэ гэхээр тэгвэл ийм үг хэлж чаддаг, ийм хүнтэй суухгүй яасан гэдэг байдлаар нөгөө нэг талаа ингэж бүр ингэж тулгуу хүчтмэл байдлаар хилдэг. Тэгэхээр ийм ир хүн гэж өөрийгөө бити хэлбэржүүлээрэ гэдгийг өнөөдрийн нэвтрүүлгээр дамжуулж хэлэх гээд байгаа юм тий. Бити хайрцаглаарай. Бити хайрцаглаа. Тий. Өөрийгөө бити хайрцагл. Та хайрцагнаас ингээд гар. Та магадгүй бусдаас ч илүү гоё үг хэлдэг, бусдаас ч илүү эхнэрээ магтаж чаддаг, урамшуулж чаддаг, халамжтай байж чаддаг тийм ир хүн байх боломжтой шүү. Тэгээд орчин үед бол нөгөө техник технологийн хөгжил маш сайн хурдтай хөгжиж гин. Энэний хэрэг дагаад өнөөдөр эрчүүд бид нар бас зан чанарын хувьд, сэтгэл зүйн хувьд, харилцаа хандлагын хувьд, амьдрал дээр байгаа одоо эр хүний үүрэг хариуцлага, ачааны хувьд гэл олон талаараа эрчүүд бид нар ингэж илүү их өсөх шаардлага байгаад байна л да. Тэгэхээр бид нар одоо нэг сургууль төгсөөл тэр төгссөн сургуулаараа боловсруулалтаа хэмжиждэг, үүнээс цааш газар байхгүй гэдэг энэ хандлагаар биш. Ийм хүн гэсэн тогтсон ойлголтоор биш. Бид нар илүү сайн халамжтай нөхөр байж чаднаа, аауд байж чаднаа, эрчүүд байж чаднаа гэдэг энэ зүйлийг л өнөөдөр уран ялгаа нэвтрүүлэг түгээхийг хүсэж байгаа юм шүү, тэ. Тэгэхээр хайрцаглагдаад байгаа нөхцөл байдлуудтай холбоотой танд хэлэх ярих ямар зүйлүүд вэ? Зөндөө зүйлүүд байна өө. Монгол хүний нэг онцлог байдаг. Өөрчлөгдөхийг хүсдэггүй. Нэг ийм сул тал байна. Би тэр байдлаас болоод мэддэг ч гэсэн хийхийг хүсдэггүй. Миний эхнэр ийм зүйлийг хүсээд байна гэдгийг, миний нөхөр ийм зүйлийг хүсээд байна гэдгийг мэддэг мөртлөө хийдэггүй. Нэг ийм сул тал алдаанууд байна. Тэгэхээр хүн хайртай хүмүүсийн төлөө өөрийгөө дандаа өөрчилдөг байх хэрэгтэй л дээ. Тэгжээж гэр бүл шинжилэл явагдана, гэр бүл доктортой болно, гэр бүл илүү өнөөдөр аж аргалтай байх шалтгаан явагдчих. Тэгэхээр бид нар хүн өөрийнхөө төлөө хүн өөрчлөгдөж чадахгүй гэж болно л доо. Харин хайртай хүмүүсийн төлөө хүн өөрийгөө өөрчилж чаддаг л байх хэрэгтэй. Тэгэхгүй бол харилцаан дээр яг чиний ярьж байгаатай адилхан ийм гацаа байт юм л да. Харилцааны гацаа гэж тодорхойлдог. Ямар нэг асуудал үүсэл, ямар нэгэн зөрчил үүсэнгүүт би ийм л хүн гэж шууд харилцааг шууд тасалдаг. Гацаанд оролдог. Яг яахаа гэдэг. Тэгэд яах ёстой мэдэхгүй. Тэгээ энэ яриач нэмэр байхгүй юм шүү дээ. Угаасаа л энэ хүн чинь ийм л байх ёстой юм байна. Гэдэг харилцааг дандаа гацаанд оруулдаг нэг юм муухай харилцааны хэлбэр бол би ийм л хүн гэдэг энэ харилцаа. Тэгэхээр би ийм л хүн биш, харин гэр бүл хайртай хүмүүсийн төлөө өөрийгөө өөрчилж чаддаг, шинчилж чаддаг байх хэрэгтэй. Өнөөдөр бидний энэ компьютер одоо ашигладаг энэ компьютер ч гэсэн дараагийн үйлдвэрлэлийн системүүд шаардлагатай гацаагаал те ажиллагаа болдог. Яг үнтэй адилхан хүний тархич өөрөө тийм. Дандаа шинжлэгдэж явах хэрэгтэй. Дандаа өөрчлөгдөж явах хэрэгтэй. Шинэ мэдээллүүдээр өөрийгөө дандаа хангаж явах хэрэгтэй. Гэтэл ингээл нэг форматаар би ийм л хүн гэж хайрцаглагдсан юм сэтгэлгээрээ яваад ирэхээр хууны хөгжил ч гэсэн явагддаггүй гэж үздэг. Хүн хөгжихөө бэлд. Тэр хүн юм болгонд шинэ орчин болгонд орж өөрийгөө өөрчилж, шинжилж чадахгүй зүйл болгоно хийж үзэж, оролдож те байж ч хууны хөгжил явагддаг.
давхар бас гэр бүлийн хөгжилд явагддаг, сайжирдаг, харилцаа өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхээр хүн өөрийгөө өөрчилж чаддаг л байх хэрэгтэй. Бити хайрцаглаж би юм хүн гэдэг үгээр бити өөрсдийгөө таглаар. Орчин үеийн цагт чинь өөрөө нийгэм өөрчлөгдөж байна. Хувийн хөгжил, бие аригнээсэн физикэл, сэтгэлгээ бүх юм өөрчлөгдөж байна. Тэгтэл би социализмын үеийн хүн, би тэр үед өссөн гэл тэр мэдрэмжээрээ одоо бас байгаад байж бас болохгүй. Нийгмийн дагаад бид өөрчлөгдөж явах хэрэгтэй. Одоо хүүхдийг бол зодож занчиж яхах зөв шүү гэдэг одоо ойлголттой хүмүүс хүртэл байна. Тэгжиж бид нар буруудаагүй. Бид нар сайн явж байгаа гэж ярьж байгаа хүмүүс байна. Тэгтэл бид нар одоо нийгмээ жоох ойлгож мэдэрмээр шүү дээ. Мэдэрмээр шүү дээ. Шинчлэгдмээр шүү дээ. Ингэхгүй бол бид нар хоцрогдсон шүү дээ. Хинч таныг үнэлэх болно, тоохоо болно. Энэ ингээд л байж байгаа. Тэгэхээр цаг үеэ дагаад өөрчлөгдөх хэрэгтэй. Тийм шүү те. Хувьсан өөрчлөгдөн гэдэг өөрөө зарим өөрчлөлт хатуу байдаг, өвдөлттэй байдаг. Чи чинь яач вэ гэдэг зүйлийг хүртэл бусдаас сонсоход хүргэдэг. Чи их нэртэй базуулаад байгаа юм уу да? Чи ийм хэмиг их нэрээсээ асуух байсан юм уу да? Гэдэг нөхцөл байдлыг хүртэл бусдаас сонсоход хүргэдэг. Гэхдээ та үүнийг одоо энэ өөрчлөлтийг хийхэд битгий өвдөөрэй. Эхнэртнийхээ үгэнд орно гэдэг, эхнэртэйгээ одоо альва зүйлийг зөвшөлтсөж хийнэ гэдэг бол гэр бүлийн харилцаанд үнэхээр чухал ач холбогдолтой. Та эхнэрээ хэрхэн яаж тоодог вэ, оошоодог вэ гэдгийг нэлтгэж байгаа хамгийн том хэлбэр. Тэрнээс биш эхнэрийнхээ үгэнд орсноор эхнэрээсээ асууснараа муудж байгаа хэлбэр бол огт биш шүү. Зарим тохиолдолд магадгүй эмэгтэйчүүдийн хувьд амьдралын нарийн ширийн зүйлийг бүр ингээд ирчүүд биднээс илүү деталаар нь сайн харж чаддаг. Тэгэхээр нөгөө нэг эр хүний шийдвэр гаргалтанд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо бол чухал байдаг. Тэгэхээр болж игэл бүхий л зүйл дээр үнэхээр хувьсан өөрчлөгдөх ийм сэтгэлгээг нөхцөлийг өөртөө үүсгэнэ гэдэг бол нэг ялангуяа одоо халамжтай байдал руу өснө гэдэг бол чухал гэдгийг орны алхаа нэвтрүүлэг бол өнөөдөр онцоллоо. За тэгээд нэвтрүүлэг өндөрлөхөд цөөх орон болчих. Танд хэлж хамжаагүй үг байвал хэлээд хоёул өнөөдрийнхөө дугаарыг жаргая. Гэр бүл гэдэг бол хоёр хүний уугуй хөдөлмөрийн үр дүнд бий болдог харилцаа гэж хэлдэг, тодорхойлдог. Нэг хүн хичээгээд байхад нөгөө хүн хичээхгүй байх. Нэг хүн хичээгээд үйл гаргаад байхад нөгөө хүн урамшуулахгүй байх, зоригжуулахгүй байх нь өөрөө асуудал үүсгэдэг, харилцааны зөрчил үүсгэдэг. Эр хүн тийм хөлдөө мэдрэмжгүй биш, халамжгүй биш, үйлдэлүүд гаргадаг. Үйлдэлүүд гаргаад эхлэнгүүт урамшуулдаггүй, зоригжуулдаггүй. Энэ харилцаа нь өөрөө эргээд бөхөөдөг, тэ? Бөхөөдөг. Тийм учраас эр нөхрийнхээ гаргаж байгаа жоохон үйлдэлийг чсэн урамшуул зоригжуулж байгаараа. Энэ нь өөрөө эргээд эр хүнийг ухамсартай, хариуцлагатай, халамжтай байхад өнөөдөр хамгийн чухал харилцааны хэлбэр байдаг. Ялангуяа Монгол эмэгтэйчүүд жоохон урамшуулах, зоригжуулах тал дээр их жоохон сул харагддیں۔ Зүгээр. Сул харагддаг. Эр нөхрөө жоохон өргөж өгөөд уучлалт хүртэлгүй чаддаггүй шүү дээ. Надад алт байхгүй. Эрэгтэйчүүдийн алдаал гэдэг нэг ийм хэв шинж өнцгүүд хүртэл байгаад байна. Дээрэс нь яг одоо төгсгөлд нь би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр хамгийн нэг чухал зүйл хэлэх гээд. Эр хүнийг хийх ёстой үүргэн гэдэг үгээр л хардаг учраас эр хүнийг бид нэр урамшуулдаг. Хийх л ёстой ч. Энэ хийж байгаа юм а чи нэг их юм ийц юу гэж бодоод байгаа. Угаасаа л хийх л ёстой үүрэг чинь гэдэг үгээр дандаа тагалдсан ш. Тэгэхээр үүрэг гэдэг зүйлээс нь салгаад хувь хүн яаж хичээж ин зүтгэж ин гэдэг зүйлийг нь илүү олж харж урамшуулдаг, зоригжуулдаг байх юм бол эрэгтэйчүүд бид нэр хайр халамжаар юм эхнэрээ те дутаахгүй тийм сэтгэл зүйн том чадамжтай хүмүүс шүү л гэдэг зүйлийг хэлмээр байна. За уран алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг хамтран бүтээлсэн Баясаахта баярлалаа. Өнөөдрийн дугаарт Хормын ордны хормын хөтлөгч, гэр бүл судлаач, хүүхэд залуучууд гэр бүл хөгжил төвчлийн төв төрийн бас байгууллагын тэргүүн Баясгалан ах маань оролцлоо. За 5 гарагт уран алхаа нэвтрүүлгийн дараагийн дугаараар эргээд уулзах болно. Баяртай. Эр хүн тугч барьдаг, тугалж хариулдаг гэдэг үстэй. Хэрвээ туг барин мандаж яваавал амжилтаа дахиад нэг шат ахиулахад чинь бид дэм болъё. Тугал хариулж яваавал ганцаардал өвдөлтөө эдгэх сэтгэлийн дэмийг бид өгье. Монгол эр хүний дотоод хүчийг сэргээх урмын алхаа нэвтрүүлэг.